Taking a ride to join a lake 눈치 보면서 들어가 할 때 찾아 나머진 바빠 개설레임 바꾸는 사람들 Yay! Ороо шинжилт дууссан. Миний явах ер нь бол мөдтэй худлаа болсон учраас матрасаа солиод орон жилийн давуу одоо хүнжлөө солино. Өмнөх матрас маань амар муудсан байсан болохоор унтахлаар нөгөө нэг өвдөжсэн нуруу нь бүрч өвдөд тэгээд нэг хэсэг газар унтаад манай гэр бүр амар замраг байсан бохгүй юу. Тэгээд ингээд хуучин ивэнд орсон. Энэ сар нэлээ их өөрчлөлтүүд гарч байгаа учраас би яг оны ихэн тавьсан зорилго маань хэр явцтай явж байгаа юм бэ гэдгийг хуваалцъя гэж бодсон. Та нартай хуваалцахаас гадна өөрийнхөө бодож исэн юм хийхэд түлхэц болох байх гэж бодож байна. Яг өмнө нь болохоор мэдээж тэгэл жил алганы ихэнд new me new долоо гэл юм бичэн штэ. Гэтэ яг тэр зорилгоод нь ихэнхдээ ажилтай холбоотой нэг бол ингээд аялын техникийн гээд чухал урт хугацаанд шаардлагатай зорилгоудаа тавьдаг байсан ч гэсэн яг хийдэггүй байсан юм аа. Нэг талдаа өөртөө тавих сахилга бат маань муу нөгөө талдаа юу гэдгийг дамжихгүй гэдэг ч юм уу те. Нэг бол санхүүгийн хувьд үнэхээр боломжгүй байсан. За тэгээд энэ дундаас хамгийн ихэнд ярмаар байгаа нь болохоор сошиал медиа дээр илүү идэвхтэй байх. Огт ингээд ашиглахгүй яг үхсэн амьд мэдэгдэхгүй тийм болсон. Тэгээ YouTube пэйж хийсээс хойш ер нь бол буцаад амар идэвхтэй болсон. Тэгээд энэ дээр бас нэг хэлэх зүйл гэх юм бол сошиал медиа дээр идэвхтэй болоод YouTube пэйж эхэлснээрээ би мөнгө олж эхэлсэн. Та хэд хэрвээ намайг үздэггүй байсан бол надад ийм боломж үсэхгүй байх байсан. Тийм учраас намайг үздэг хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хүмүүс угаасаа ингээл YouTube хийгээл мөнгө олоод явдсан штэ. Ер нь бол ингээд сошиал медиа дээр. Гэтэ би өөрийгөө хизээч тийм хийн гэж бодож байгаагүй байхгүй юу? Ямар ч амар гоё байгаа. Энэ зорилго бүр үнэхээр давж биелсэн. Тэгээ ямар ч байсан үргэлжлээд явна гэж төлөвлөж байгаа. Мөнгө олж эхлэхтэй холбоотойгоор өмнө таад харсан бол би нэг спонсород видео оруулсан. Тэгээд тэрнээс гадна энэ удаагийн видеоны спонсороор Next Mebel ажиллаж байгаа. Next Electronics гэж мэддэг байсан болохоос Next Mebel гэж мэддэг байсан. Тэгсэн чинь амар нэттэй над руу хамтарч ажилламаар байна гэд холбогдсон байхгүй юу? Тэгсэн чинь би юу хийдэг газрыг нь мэдэхгүй ороод Facebook-ийг ингээд харсан чинь матрас зардаг. Тэгээд надаа яг матрас хэрэг олцсон ингээд танах ямар бүтээгдэхүүн дээр хамтармаар байгаа юм бол гэдгсэн чинь ямар ч байсан болно. Хэрэг чанд ингээд матрас хэрэгтэй байгаа бол чи өөрөө дэлгүүр дээр ирээд үзээд яг үнэхээр таалагдчихнө үү тэрэн дээр ярмаар байна уугүй юу те тэрийг өөрөө шийдээ гэд. Тэгээ очиад уулзаад Lomon Liza брэндтэй хамтрахаар болсон. Тэгээ яг энэ матрасыг аваад хэрэглээд би одоо 2 хонжинд яг өмнөх матрасан дээр ингээд унтангууд өглөө сэртээ ингээд амар сонин сэрэнгүүтээ за тасчих байх гэж бодож исэн байхгүй юу. Lomon Liza брендийн хувьд болохоор тэггүй байгаа. Материалны хувьд болохоор тусдаа уутлагдсан юм пүрштэй. Тийм учраас нэг талд нь хүн унтж агаад хөрвөөх босож суухад нөгөө талд нь унтж байгаа хүндээ мэдэгдэхгүй. Порланы хувьд болохоор амархан шигдэж ингэж доошоо орохгүй. Мөн дээрээс нь таны унтж байгаа хэлбэг хадгалаад нурууны гол нухсыг хишин байлгаж өгөн. Тэгэхээр нурууны эрүүл мэндэд сайн ингээд маш олон давуу талтай дэлхийн 50 гаруй орнд худалдаалагддаг ийм брэнд байна. Ууч гэж аач надад ууч гэдэг амарсан юм гэсэн чинь нэстэ нэрэн дандаа Тэгээд гэж наад яатсан даа. Хоёр. Зэг. Би чарч. Оос. Шахаагүй хөөе. Жоо шахаа. За наа байж. Ороо. Ярахгүй. Одоогүй тэгээд байж хацаад байгаа. Би өгийн юм хавчаг мөртэй тэгээ бүгдэр ахгүй юу. Дээрээс нь буруу суух, зогсоох, унтах гэх мэт амьдралын буруу хөвчлөөс болоод нурын маань баг зэрэг
газар ирчтэй ер нь бол мөрөөцөн. Тэгээд оны эхний хагас болохоор ерөнхийдөө бол физик эмчилгээ хийлгээд явсан. Одоо л миний нурууны булчин ингээд гоё сулраад ер нь бол засагдах тийшээгээ орж байгаа. Гэтэ одоо болохоор гоё дасгал хөдөлгөөнөөр тэрийг зөв чангалах хэрэгтэй байхгүй. Тийм учраас багштай хичээллэж эхэлсэн. Хэдэн сарын дараа гэхэд нуруу маань засагдаад тэгшрээд тэгээд дээрээс нь гоё сонголттой болох байх гэж бодож байна. Тэгээд энэс гадна ер нь бол нэг тийм дасгал хийхгүй бол байж сууж чаддгүй тийм болъё гэдэг зорилго тавьсан. Миний дараагийн 2 холбоотой төлөвлөгөө нь болохоор нэг нь тэтгэлэг болоод их сургуулиуд руу материал явуулах гэсэн баггүй юу. Тэгээд аль аль нэг нь хийсэн. Тэтгэлгүүдэд тэнцээгүй. Сургуулиудад тэнцсэн. Жохон хэмжээний тэтгэлгүүд ер нь бол аль альнаас нь авсан. Нөгөөх нь болохоор мастер сурч эхлэв. Миний хичээл 7 сарын 27-наас эхэлж байгаа. Тэгэхээр та хэдий энэ видеог үзэхэд аль хэдийн хэлсэн байна гэсэн. Уг нь бол яг Австралид очиод сурсан бол арай л гоё л хасан махалтай. Одоо эндээс болохоор яг нэг тийм гоё мууд орж өгөхгүй нэг тийм 9 сарын 1 болонгот өмнө нь давталдаг байсан шиг яг тийм мэдрэмж юус төрөхгүй байгаа хгүй. Унших хэвээр материалуудаа хийвлээ, шин дэвтэр эхлүүлэх гэх мэт байдлаар ингэж өөрөө сурах ястай гэсэн мууд дээр нь оруулах гэж хичээж байгаа. Тэгээ ямар ч тач унших юм бүр аимшигтай байгаа. Тийм байна. Өглөөний минь өнөөдөр тэрэлж явах чинь. Өглөөний цай кимбаб. Одоо энийг авч яваад замдаа идэнэ. Тэрэлжэд уулзъя. 무표정 그대로 고정 놈들 보면 의미 없는 생각도 감정 들은 뭐 그대로 유지 통해버려 발걸음을 돌려 또한 내 여기 서려 나 빼고 모두가 잘 어울려. За би болохоор хоолн дээр яг тийм зөв зуршилтай бол биш. Нэг хэсэг ингээд айгүй ерөөл холж байгаа л тэгэнгүүтээ гадар холлол. Одоо уух юмны хувьд болохоор найзтайгаа уулзах ч юм уу ингээд орой кино минь үзээд яг гоё амрыг гэсэн үедээ бол пивми алкогольны төрлийн юмнаас ер нь бол боцдоггүй. Гэтэ энэ жил аль болох гэртээ эрүүл орцтой хоол унд хийж иддэг болно гэсэн зорилготой. Тэгээ тэрний яг нэг хэсэг бол what I eat in a day эсвэл week видео. Яг тийм видео хийхээрээ би айгүй зүг холж эхэлдэг. Энийг болохоор яг нөгөө нэг видео хийх зорилгоор биш, яг өөрийнхөө амьдралын нэг хэсэг хэмнэл болгох ёстой байгаа. Тэгээд одоо бол биелсэн гэж тооцож болохгүй, яг зөвхөн ингэж хэрэгжүүлээ явж байгаа. Энэ жил тавьсан бас нэг том зорилгоодын нэг нь 40 ном уншаад тэмдэглэл хөтлөх. Гэтэ би тэмдэглэл бол хөтлөөгөө ер нь хөтлөхгүй юм шиг байна лээ. Яг яаж хөтлөх учраа олохгүй юм аа. Гэтэ тэмдэглэлийн оронд ингэж атсан. Би өмнө номын сангаа танилцуулаад видео хийжсэн шүү дээ. Яг тэрэн шиг тийм видео уншсан номнуудаар хагасчлаар бүтэнжилэр гэд хийчих юм бол баг л тэмдэглэл тийм үү. За харин номны тооны хувьд болохоор нэг 16-7 ном одоогийн байдлаар бол уншсан байгаа. Одоо эхэлж байгаа мастерын хичээлийн хувьд болохоор 7 хоногт унших ёстой материал нь гэх чинь баг нэг ном шиг байгаа байхгүй юу? Энэ жилийн зорилготой хүрч чадах үгүүд бол итгэлгүй байна. Тэмдэглэлийн хувьд болохоор би янз янзаар туршиж үзэл хүмүүсээс санал болгосон аргыг хийж үзэл. Гэтэ яг болохгүй байсан юм аа. Тэгсэн чинь Story Word гэдэг номон дээр Homework for Life гэж байдаг байхгүй юу? Тэр ном дээр хэлж байгаагаар ингээд амар жижигхэн үйл явдалчин хүртэл үнэхээр сонирхолтой стори болох магадaltaй гэдэг байхгүй юу? Тэгээ өдөрт тохиолдсон нэг тийм онцлог зүйлсээ яг орой болгон бичдэг. Тэгээ энэ тэмдэглэлийн арга надад бүр амар таалагдсан. Нэг их цаг орохгүй тэнгүүт ингээд тухайн өдөртөө за азий боллоо гэд технээс нэг харчдаг. Тэнгүүт айгүй гоё юм болцсон багт бид нар мартцсан байдаг юм бэ лээ. Оройн ингээд бичээд дараа нь ингээд тэднийг харангуут баг ингээд тухайн өдрөө баг бүгднийг нэг бүтнээр нь санаад байгаа юм шиг. Тэгэхээр ийм нэг арга таалагдж байгаа. Бас би YouTube-ыг нэг тэмдэглэлийн арга гэж бодож байна. Тэгэхээр энэ зорилго ер нь бол яг зуршил болтой хийдчих юм бол биелчин. Манай гэр жижигэн болохоор байх ёстой юм хэрвээ байрандаа байхгүй
буучгал юм бол амар замбраагүй болчдөг. За ямар ч хэлсэн зорилгын хувьд би оны ихэнд IELTS өгнө гэдэг зорилго тавьсан байхгүй юу. Гэтэ уг нь бол энэ өмнөх хонд айл дээрүүд хийгдчих ёстой байсан ажил. Гэхдээ нөгөө нэг хойшлогдод байсан болохоор оны ихэнд тавьсан. Тэгээд нэг ч гэсэн зүйлийг зорилгыг яг ингээд guess achieve хийчих юм бол нэг тийм гоё гэж бодоод тэгээ бичсэн. Нөгөөх нь болохоор хятад хэлийг HSK 5 түвшинд хүртэл сурах. Шинэ болгон шинэ хэл сурна гэж өмнө боддог байсан. Гэтэ ерөөсөө амждаггүй, нэг бол хийдэггүй. Өөр бичлэгэн дээр яг ярьсан шиг хятад хэллийг өөр аргаараа сурж болтны байна гэдгийг мэдснийхээ дараа ер нь бол зорилготой хүрч чадна гэдэгт айгүй ихтэй болсон байхгүй юу? Хятад сургуулийнхаа хэлний бэлтгэлийг бол дуусгацсан. Гигэгийн HSK 5 түвшний ангийг бас дуусгацсан. Mock test ажиллаж үзэхлээр ер нь бол ингээд HSK 5 түвшинд хүрсэн гэж харагдаж байгаа. Гэтэ бас яг жин шалгалтаа өгч үзчихээж баталгааж штэ. Тэгэхээр шалгалт одоохондоо авахгүй байгаа учраас би яг хэлж мэдэхгүй. Одоо энэ жил болохоор би угаасаа хятад хэлэнд нэг анхаарч чадахгүй байх. Олон юмд угаасаа анхаарлаа төвлөрүүлмээр байна. Үдцэн юм мартахгүй байх ёстой. Боломж байвал сэргээгээд явж байвал зүгээр. Ярианыхаа чадвар дээр анхааруул зүгээр. Тэгэхээр би одоо бол ер нь л энэ зорилгоо биелсэн гэж тооцож болно гэж бодож байна. Өөрийгөө бас гэж урамшуулах хэрэгтэй. За энэ жил болохоор бас эрүүл мэндэд анхаарах зорилго тавьсан. Өмнө нь байнга л ер нь бол бие үзүүлэн, шүдэн янзлуулна, бүтөөслөг хийлгэн гэж тэгдэг мөртлөө хийдэг байсан баггүй юу? Шүднэд бол бүгднийг нэмшлүүлээ явж байгаа. Үзүүлсний хаачаар нуруундаа ер нь бол яралтай арга хэмжээ авахгүй болохгүйгээ мэдсэн. Тэгээд ер нь бол жижиг сажиг шинжилгээнүүд өгөө явж байгаа. Гэтэ одоо яг бүтэн биеийн үүсгээс гадна бас эмэгтэйчүүдтэй холбоотой үзлэгт орё гэж бодсон. Тэгэхээр ер нь бол энэ зорилго биелээд явж байгаа гэсэн үг. Энэ баг дууслаа 2 орд бэлтчихлээ. За би түрүүн нэг газартаа уулзаад ирсэн. Тэгээд дуулгах гоё мэдээ те. Хоггүй Монгол гэдэг төрийн бас байгууллага байдаг. Ер нь бол хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд нэлээд олон төрлийн ажил хийсэн газар байгаа. Тэгээд би тэр төрийн бас байгууллагатай хамтарч ажиллахаар болсон. Яг өөрийнхөө санаа тавьдаг дуртай чиглэлтэй хамтарч ажиллахаар болсондоо бүр амар баяртай. Одоо болохоор бидний хэрэгжүүлэх хамгийн ихний том прожект бол Шин шил гэдэг компанитай хамтраад хаягдал шил цуглуулах байгаа. Хэрвээ та бүхний гэрт хинт ч хэрэггүй шилнүүд байгаа бол тэрийг ханбаар өгөөрэй гэж уриалмаар байна. Хаягдал шил авъя шүү. Оны ихэнд төлөвлөсөн байсан сайн дурын ажил төрийн бас байгууллагын ажил арай өөр чиглэлтэй байсан. Тэгээд 10 жилийн хичээлд ороогүйгээс болоод ер нь л хийж чадаагүй байхгүй юу. Гэтэ ингээд дэвтэр дээрээ бичсэн байсан юм маань ингээ ямар ч байсан биелээ боллоо. За, биелээгүй зорилгын хувьд гэх юм бол машин барь сурна гэсэн сураагаа. Гэтэ үйл амралтаар сурч магадгүй мэдэхгүй байна. За, нөгөөх нь болохоор зардлаа бууруулад хадгаламжаа нэмнэ гэсэн байгаа байхгүй юу. Би одоо оны ихэнд юу бодож юм бичсэн бүү мэд. Энэ жил угаасаа хитэрсэн их зарлага гарах нь ойлгомжтой байсаар байтал ийм зорилго тавьсан. Харин санхүү мөнгөтэй холбоотойгоор нэмэлт орлого олох боломжийг нэгж байгаа энэ маань нөгөөлний яриадсэн сургалт маань. By the way, сургалтын талаар мэдээлэл өгөхөд яг ингээл хийхлээр ийм ч юм хийж болох юм байна, тийм ч юм хийж болох юм байна гэд янз янзын санаанууд төрөө тэрийг ингээ оруулаад жах удаад байгаа. Удахгүй гэхгүй. Тийм байна. Тэгээд хамгийн сүүлийнх нь Австрали руу нөх. Мэдхгүй. Билхүү. За баяртай. Дараа сарын влогоор уулзъя.